Хай зүрхнүүд анхлын цэцэг үзэсгэлэнтэйгээр дэлбэлэн анимегийн 8 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Шууд эхэлцгээе. Нэрэ Гэростор дэлгүүр маань тун утгагүй хичээлийн шинжил эхлэх гэж байгаатай холбогдуулан маш гоё урамшуул зарласан. Юу вэ гэхээр худалдаа авалт бүрт гарын бэлэг өгч байгаа юм байна. 9-р сарын 7 хүртэл учраас гял амжуулаарай. Мэдээж та нар манай Гэростор дэлгүүрээс дуртай аниме дүрийнхээ хүүдий, подволк, бүр аниме фигүр, түлхүүрийн авсар, аниме пин энэтрэ гэд ер нь юу ч авч болно. Гол нь өнгө арзмарын маш өргөн сонголттойгоос гадна зузаан, нэмгэн гэд бүхэл төрлийн чанартай хүүдий зардаг шүү. Хичээлдээ орохдоо дуртай дүрийнхээ хүүдий, подволкийг өмсвөл бас кул харагдана тий. За ингээд аним руугаа орцгоё. Манай хэд спортын өдрөлгийн амжилттай дууссан Жуусамигийн шийдвэрлэх нэг цохилт нь амжилтгүй болсноос болоод багшаараа биш өөрсдийнхөө мөнгөөр зармаг авч идэж байгаа болохоор жаахан сэтгэл гонсгор. Гэхдээ л бүгд учир зүгээ олоод хоорондоо эвлэрчихсэн учраас сэтгэлд уйгэлдөө. Мэдээж Ринтаро нөгөө эдийгээ Вагури Субару хоёртой уулзуулж байна. Бөөндөө танилцаал Вагурич хурдан дундаа орж Усамита яриа өрнүүлсэн ч Субару жоохон бие бариастай. Вагури өөрийнхөө зүгээс нөгөө зодон болдог өдөр тусалсанд баярлаа найзууд гэд тор дүүрэн амттай өгж байна. Субару харин аль дээр болсон номын сангийн гадна талд сургуулиар нь дорд үзэж ялгуурлаж үнэхээр муухай хайрцандаа уучлалт гуйсаж Усами бүр загсны ой санамжтай гихэн цаашийн сарын өмнө болсон болохоор юу ч бодлого мартсан ийм гинэн цайлхан шүү дээ манай Усами. Харин Саку тэр үед Субарууд муухай үг хэлсэндээ өөрөө бас уучлахгүй баа. Ингээд бүгд ойлголцоод Субаругийн зүгээс ирээд олддгүй нэлээд үнэтэй бекерийн амттангууд өгдөг байгаа. Манай хэд ч бүр бөөн баяр тансаглаж хэрэг засах жаам бах өө арга. Даанч Субару би та нартай хамт тансаглаж чадахгүй. Учир нь би Кикё сурдаг гэж олоороод Усами Саку Айто 3 бол найз. Кикё энэ чинь манус төстө пэдли жаахгүй штэ. Зүгээр л хүн хүнээр байхад болно штэ гэснээр Субаругийн бодол дахиад өөрчлөгдөж илүү гэгээлэг болсоор дуусаад бөөндөө харих гээд явж байхдаа Субару нөгөө гуравтайгаа хамт алхаад Ринтаро Вагури хоёроо бас ярилцаасаа гэд цаг маг үлдээгээд байгаа маа хөөрхөн. Ринтарогийн хувьд Вагуригийн ачаар шалгалтандаа тэнцсэн учраас хийхийг хүсэж байгаа зүйлийг нь биелүүлэх гэхэд Вагури маань бодож байснаа болцгоёо хөө гэдээ. Ингээд болзоотын бор толгой дээр уулзах өдөрч ирж Ринтаро өвгтлээ сандарч байх цагдор манай хоёр 1 метронд суусан байснаа олж мэдж байгаа. Вагуриг ямар хөөрхөн байгаа гайхсаар л болзоо албан ёсоор эхэллээ. Манай хоёр хамт усны амьтны хүрээлээ орохдоо Ринтаро багтаа ганц удаа ирээд ганцхан авраг загсал харж ийсэн дурсамжаа эргэн санана. Бусад амьтад нь нэг сонирхолтой санагдаагүй ирнэл Вагуритай хамт үзэж байгаа болохоор бараг л сонирхолтой цаашаа санагдаж байгаа илгүй дээ. Өнөөдөр энэ хоёр маань өдөржин хамт байхаар олж эхний үзүүрээ үзээд хамт гоё мэдрэмжүүдийг авсаар парк дээр тоглож аз жаргалтай л байгаа харагдаж байна. Сүүлд нь бүр болцжиж хооттой гэдээ наадын хүү ягтуу таалагддаг залуутайгаа анх удаа болцож байгаа бол хооттой гэдэж мангартав да ам заваарад том хазах гэж зовдөн штэ гэхгүй юу. За тэгэд Ринтаро бас тэмцээний үеэр юу болсон яасан гээл сайхан чалчиж өгнө штэ. Сүүлийн үзүүр удахгүй эхлэх гээд дэлхийний тоглолтоо үзэхээс өмнө Ринтаро 0 орсноо үхлээ хатлаа. Ста Вагури гүнж минь ийм хөөрхөн игдүүтэй байдаг байна. Өнөөдөр хэдэн удаа хөөрхөнгээ бодчвоо. Тэр инээд минээд баримл эдэргэд бодож яхад гүнжээлээ харин хамтдаа ахуулсан зургнуудаа хараад ямар их сэтгэл хангалуун байгаа нь харагданаа. Хоёр талдаа л хөөрхөн догтлж ин тэ. За тэгээд Ринтаро гарч ирэхэд нэг жаахан охин аав ээжээсээ төөрцөн гээд Вагуриг байдгаараа баацчихсан сууж байна. Орой үзүр энтрээ цуцлаад охины гэр бүлийг олж өгөхөр болсон ч жоохноо Ринтарогоос жахан нэг айгаад байгаа юм шиг Вагури төөрсөн охиныг Ринтарод үлдээгээд өөрөө эцэг эхийг нь хайхаар явлаа. Энэ үеэр чи харин манай хоёрт жинко ховыг баазах шиг болж байгаа юм да. Охин бол шууд л "Sorry ахаа, бид хоёрын болзоон цаад болчлоо. Гэтэ чи стаацтамаа. Би ч бас ангийнхаа Дайкитэй та хоёр шиг болцмоор байна. Би Дайкикүнд хайртай. Зүгээр л инээж байгааг нь харахаар л жаргалтай болдог" гэх үгийг сонсоод Ринтаро ч гэсэн Вагуриг инээхт нь ямар их аз жаргалтай болдгоо санаалцсанаа. Бараг хайртай байх та гэж бодоод байдаг за дотроо. Удалгүй охины аав ээж нь ирээд манай хоёрт мэдээж баярлан талархснаа илэрхийлээд жоохноо маань харин Ринтарог жигчтэй уулзаадахыг гэснээ чихэнд нь "Аха, Вагури ихч та хоёр үерхэхвэл ёо үнэхээр төгс хос болно тэхүү. Би яг мэдрээд байна" гэж хэмжээд яваад өчтөг. Энэ охин бас их мэдрэмжтэй юм байна лээ шүү дээ. Цаадах чин дөрмийн дагуу дахиад банталт явагдана.
Нэрээ ашгүй гэж нэг юм манай хоёр үзэх гээд байсан дэлфиний шоу нь оройн нэг үзэр үлдсэн болохоор үзэхэр болж байгаа. Шоу эхлэхэд бэлэн болоход нэг дэлфин гарч ирээд дахиад хоёр ч дэлфин гарч ирээл ус мусан цацраал энэ төр хшиглээл галзуу. Зурагтаар ч юм уу үзснээс яг ингээд дэрэгдэн суугаад нүдэрэ харж мэдрэх нь хамгийн гайхалтай мэдрэмж авдаг л та. Гиснээс энэ үед Ринтаро хүн би чамаас огтхонч талархал авна гэж бодоагүй. Гэхдээ өнөөдрийн ийм нандин гайхалтай өдрийг надад зориулсан чамд маш их баярлалаа гэж багуурыг хэлэхэд дахин нэг удаа Ринтаро түүнд турласан гэж юу? Яагаад ч юм ямар ч шалтгаангүйгээр хүний өмнөөс баярлан гэдэг бол яах аргагүй хайр юмсан жи. Бүр инээхийг нь л хараад баймаар тийм нэг мэдрэмж. Ийм мэдрэмжийг Ринтаро энэ яваа насандаа анх удаа мэдэрч байгаа болохоор үнэхээр гайхалтай, догтлолтой, зүрхэн булгилж бараг тэврээд авмаар санагдаж байгаа хэл та. Ингээд манай анимегийн 8 дугаар анги дуслаа. Мэдээж дараагийн анги гарчих юм бол яриад өгнө. Ойрдоо Юкийн нэлээд завгүй байгаа. Гэхдээ та нар маань намайг үнэхээр их ойлгож төвчээртэй хүлээж аваад баярлаа. За удахгүй манайхан тэг хичээл хэллээ штэ. Бүгд сайхан ус цасандаа ороод шинэхэн хувцас орныхаа хажууд ихвэж тавиад ламархан дээ те. Дараагийн гайдаараа уулзлаа. Түр баяртай зүрхнүүд минь. Зүрх